Paranormal цувралын 11 дахь дугаараар өнөөдөр уулзж байгаадаа баяртай байна. Ингээд камеруудад бичигдэж үлдсэн янз бүрийн учир битүүлэг, хариулт өггүй бичлэгүүдээ хүлээн авч үзнэ. Бичлэгийн хамгийн ихэнд үзүүлэх бичлэгт хоёр залуу хаягдсан сүмстэй гихт цаасны үйлдвэрийн балгасаар бичлэг хийж яваад юутай учирсныг хамтдаа үзцгээе. Hold on, I want to get that lower, closer down here. There's a bone in the beaver dam there. Good. Holy sh**. See it right there? What is it? A bone. Bone. I don't see it. Oh, it is. What the fuck? Holy smokes. What was that? Hello? Yep, get the f*** out of there! Yep, no more of that. Did you hear that? Oh yeah. What was I that? have no idea. Тэд үйлдвэрийн балгасаар явсаар барилгын подвалын хэсэг рүү ороход тэнд устдаа байгаа нь харагдаж байна. Ирчүүд доошо буунгууд овоолсон яс шиг зүйл байгааг анзаарч янз бүрээр дуу аваа гаргах үед хариуд нь ямар нэгэн үл мэдэгдэх чимээ гарлаа. Харин хамгийн сүүлд дуурсан чимээ тэдний дэргэд мэт ойрхон байснаас гадна эмэгтэй хүнийг шиг ч юм уу хүүхдийн шиг байсанд залуу сайн байшингаас гүн гарснаар бичлэг төгсөв. Тэдний бичиж авсан энэ чимээ юуны чимээ байж болох вэ? Тэд үнэхээр ямар нэгэн учир битүүлэг зүйлтэй учир уу? Эсвэл энэ нь ямар нэгэн амьтны чимээ байж болох уу? Харин дараагийн бичлэгт нэгэн эр онгоцонд явх үед тэнгэрт үл мэддэх нисдэг биетийг анзаарч энэ бичлэгийг бичсэн байна. Уг хар өнгөтэй бит эхлээд цагираг мэт хэлбэртэй байсан ч бичлэгийн явцад хэлбэр дүрсээ өөрчлөн сунан урт болж эхэлсэн юм. Манай суугт өмнө орсон тэнгэрт үзэгдсэн зүйлс паранормал цувралууд гэх мэт бичлэгүүдэд мөн л онгоцон дотроос бичсэн ойролцоо үзэгдлүүдтэй бичлэгүүдтэй тун төстэй харагдаж байна. Одоо үзүүлэх бичлэг анх Facebook платформоор олон тархаж эхэлсэн гэжээ. Тус бичлэг нэгэн баарны баримын уух зүйл бэлтгэж байх үед болсон ойлгомжгүй үйл явдлыг хяналтын камерт буулгасан юм. Бармен лонхтой бүтээгдэхүүнийг уух зүйл рүү нэмж байх үед үл мэддэх шалтгаанаар нөгөөх нь бармен эмэгтэй гарнаас үсрэн унаж байна. Энэ бичлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй тул яг хизээ хаана ямар нэртэй газарт энэ үйл явдал болсон, энэ газар нь ямар түүхтэй гэх мэт талаарч хэлэх боломжгүй тул бид юу болсныг зөвхөн таамаглах үлдлээ. Дараагийн үзүүлэх бичлэг Мексикийн нэгэн орон сууцны байрны гадаах хяналтын камерын бичлэг юм. Тус камерыг анхнаасаа үзэх болсон шалтгаан гэвэл тун сонирхолтой түүхтэй. Энэ байранд амьдардаг нэгэн өндөр настай эмэгтэй цагдаад дуудлага өгчээ. Төвний хэлснээр эмэгтэй гэрийн яг дээд давхарт нь түүний хүүгийн гэр байдаг ба хүүгийнх нь гэрээс хачиралтай чимээ гараад байна гэсэн дуудлага байв. Харин тэр үед хүүн гэртээ битээ хэл хоттооч байхгүй өөр хотод ажиллаар явсан учраас эмэгтэйгийнхүү санаа зовнид цагдаад мэдгэх шалтгаан болсон юм. Дуудлагын дагуу цагдаа нар ирж эмэгтэйгээс хүүгийнх нь гэрийн түлхүүрийг авч шалгасан боловч ямар нэг хулгайч дээрэмчин гэрээс нь олдоогүй байна. Хэдийгээр гэрээс нь хин нэг олоогүйч гадаах хяналтын камерыг үзэж магадгүй хин нэгэн хүүгийнх нь гэрлүү нэвтрээд цагдаа нарыг ирэхээс өмнө гараад явчихсан эсхийг шалгахаар болж дараах бичлэгийг хяналтын камераас үзчихэ. Go to the safe.
Хяналтын камерт бид эмэгтэй хүүгийн гэрийн цонхон дээр 3 хүүхдийн байхаар дүрс цонхоор гадагш харж байгааг харж байна. Цагдаа нарын ирэхээс өмнө болон дараа ямар ч хүн байшингаас орж гарч байгаа нь харагдаагүй. Мөн эргүүлэр ирсэн 2 цагдаа гэрээс нь гарах үед эдгээр хүүхдүүдийн дүрснүүд цонхоор шагаан харж байгаагаар бичлэгт үлдсэн нь хачирхалтай. Тэгэхээр энэ юу байж болох вэ? Гэрт нь нуугдсан хүүхдүүд үү эсвэл ямар нэгэн паранормал зүйлс үү? Та бүхэн өөрсдийн таамаг хувилбараа дэвшүүлээрэй. Харин бид дараагийн бичлэгтээ орцгоё. Манай өмнөх паранормал цувралуудад нэг биш удаа орж байсан симуляц ертөнцийн онолтой холбоотой гэгддэг төрлийн бичлэгийг одоо үзүүлье. Тэжээвэр болон зэрлэг амьтад гацчихсан мэт хөдөлгөхгүй байж байгаад генет хөдөлдөг бичлэгүүд интернет орчин зөндөө байдаг. Тэдгээр бичлэгийн адил энэ бичлэгийн эмэгтэй тэжээвэр шуунуудтай хоолыг нь өгөх үедээ бичсэн бичлэг юм. It's grab time! What the fool? Why are they all not moving? What? What is happening right now? Babies? Энэ бичлэгийн талаар юу гэж бодож байна вэ? Амьтад яагаад ингэж хэсэг хугацаанд гацаад байдаг вэ? Та бүхэн энэ зүйлтэй учирч байсан уу? Одоо бидний үзэх зургийг анх авсан гол шалтгаан бол машины мөргөлдөж эвдрэлд орсон хэсгийг үзүүлэх зорилготой байсан гэжээ. Гэвч зурагт уг машины салхины шилний цаана зураг авч буй хүн лүү ширтэх хэн нэгний эвгүй царайг харж болж байна. Одоо харин царайг илүү сайн харахын тулд гэрлийг нэмсэн байдлыг харцгаая. Энэ зургийн талаар түүх тийм дэлгэрэнгүй биш байгаач зургийн эзэн шүн явж байгаад машинтай мөргөлдөн аав руугаа машиныхаа эвдэрлийг үзүүлэх гэж энэ зургийг авч явуулжээ. Харин аав нь төдөөдөлгүй хүүгээсээ машинд чинь хэн байгаа юм гэж асуусанд хүүн хинч байгаагүй ганцаараа байсан гэж хариулсан байна. Аавынхаа энэ асуултын учрыг тэр эхлээд ойлгоогүй. Ааваасаа яагаад ингэж асуусан шалтгааныг нь асуун энэ хашгиралтай эвгүй царайг анзаарсан гэв. Дараагийн бичлэгийг бичсэн 2 найз эмэгтэй тэр орой нэгнийхээ гэрийн гадаа машинд юм ярьж суугаад нэгэн байшингийн цонхон дээр хашгиралтай зүйл анзаарч уг бичлэгийг уцаараа бичиж эхэлсэн байна. Sí, porque no es que sube y baja así. Бичлэгийн эхэнд цонхны цаагуур нааш цаашаа холгих хэн нэгний дүрс байсан бол явандаа энэ дүрс нь улам хурдан болж нөхцөл байдал бүрэл хачиралтай болж ирсэн юм. Эшли Рен гэх эмэгтэй өөрийн сошиал сүлжээнүүдтэй муурны болон хүүхдүүдийнхээ бичлэгийг оруулах дуртай жирийн нэгэн гэрийн эзэгтэй юмсанж баруунд айлууд гэртээ жижиг камерууд байрлуулах нь хэвийн үзэгдэл бөгөөд Эшли бүсгүйн гэрч гэсэн аюулгүй байдлын үднэс ийм камеруудтай байна. Энэ камер ямар нэгэн хөдөлгөөн мэдрэх үедээ ажиллаж эхлэх ба тухайн үедээ эзэндээ гар утсаар юу бичиж байгаагаа мэдэгдэж шууд дамжуулдаг юм. Бүсгүй унтаж байхад нь уцанд нь мэдэгдэл ирж гайхан утсаараа дараах бичлэгийг үзжээ. Бичлэгт Эшлигийн муур зэрэгэлдэх өрөөнөөс камертай өрөө рүү хаалгаар цохох үл мэдэгдэх зүйлийг анхааралтай харж байгааг бид харж байна. Энэ юу н ойлгохдохгүй цагаан зүйл хаалгаар цохон харж байгаад дээшээ авирч байгаа мэт алга болж байгаа юм. Энэ бичлэг олон нийтэд хүрэх үед олон янзын таамаглалтад тулгарсан бөгөөд хүмүүс энэ дүрсний гарал үүслийг тайлбарлахыг өөрөөсдийнхөө хичээдэг гэв. Харин хариулт өгөө суугийн үзэгчид та бүхэн юу гэж бодож байна? Таамаглалаа бичээрэй.
Дараагийн бичлэг хийсэн гэр бүл гэртээ амарч байхдаа энэ бичлэгийг хийсэн байна. Тэд бичлэгт гарах байшиндаа анх нүүн орсон цагаас л ямар нэгэн ойлгомжгүй зүйлстэй учирч эхэлсэн гэжээ. Гэр бүлийнхэн зарим гишүүд нүднийхээ буланд нэг биш удаа ямар нэгэн хар дүрс хардаг. Дүрс харсан зүгтээ цочин харахад юу ч байдаггүй талаараа ярьсан байна. Тэдний зарим нэг нь гэртээ ганцаараа байхдаа хөлийн чимээ сонсож байсан гэдэгч. Энэ л өдрийг хүртэл тэдэнд энэ бүх зүйлд нь ямар ч бодит нотлохоо байхгүй байсан юм. Одоо ингээд тэдний бишиж авсан тэр нотлохоог нь үцэцгээе. Бичлэгийн голд буудан дээр сун инээлдэх 3 хүнийг бид харж байна. Тэднээс гадна бас нэг гэр бүлийн гишүүн камерын урдуур явж өнгөрөх ба яг энэ үед нь ямар нэгэн хар сүудэр асар хурдтайгаар тэдний дундуур явж өнгөрөв. Тус хар дүрсийг хинж анзаараагүй ба бичлэгийг дараа нь үзэхдээ л анзаарсан байна. Энэ зүйл асар хурдтай өнгөрч байгаа тул яг юу гэдгийг нь ч хэлхийн аргагүй байгаа юм. Харин бичлэгийг үзсэн интернет хэрэглэгчид тэдний байшинг сүнс хий үзэгдэлтэй байшин гэж дүгнжээ. Одоо үзүүлэх эвгүй зургийг аялагчид хаваа арал дээр ууланд алхах үедээ авсан бөгөөд тухайн үедээ юу ч анзаараагүй ч дараа нь гэртээ ирсэн хойноо зураг дээр нэгэн эвгүй дүрс байгааг анзаарсан байна. Тэдний энэ уулын алхалт мөн сар хэртэх үедээ давхцаж таарснаа зурагт буусан энэ аимшиг дүрсийг бүр л эвгүй болгож байгаа юм. Аялагчдын явсан энэ жим нь тун алдартай уулын аяллаа жим бөгөөд түүний дагуу ямар ч ийм хөшөө дурсгал байдаггүй гэжээ. Хожим аялагчид энэ газрын талаар болон хаваа арлын түүх домгийг судалж тэнд шөнийн жагсагчд гих сүнснүүдийн талаар үлгэр домог байдаг талаар олж мэдсэн байна. Эдгээр домгийн сүнстэй таарсан бол аимшигт үхлээр өгдөг гэж хаваачууд итгэдэг гэсэнд аялагчид бүр ихэр айж төгших шалтгаан болсон гэв. Сар хэрцэн байх үед авсан зураг дээр ийм зүйл буусанд тэд энэ домогт бүр ихэр итгэх шалтгаан болсон байна. Irish Blood 101 гих TikTok хэрэглэгч одоо бидний үзэх энэ бичлэгийг нийтэлж олон нийтэд анх хүргэсэн юм. Тэр ойр зургийн засварын ажил хийдэг нэгэн байсан бөгөөд энэ удаад Хьюстон хотын ойролцоо байх одоогоор үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа настай хүмүүсийн асрамжийн газарт сантехникийн засвар хийх үедээ энэ бичлэгийг бичжээ. I'm not sure why it closed down, but it's pretty spooky. Энэ газар нь бүрэн орхигдсон газар биш бөгөөд бичлэгийг хийх үед тодорхойгүй шалтгаанаар ажиллахгүй байгаа гэсэн ба бичлэгийн эзнэр ганц хоёр тусаал тусаж буй угаалтруудыг янзлуулах дуудлага өгсөн байна. Түүний бичлэгний энэ хэсэгт чамайг харж байна гэх үгс бичлэгийн эзнээс гадна тусдаа бичигдсэн байгаа юм. Another bathroom. Another bathroom. Энэ газрын аимшиг үгээр дууссангүй. Түүнийг шатаар дээш гарч эхлэх үед нь шатны дээрээс түүнлүү хин нэгэн гүүн эрх мэт чимээ гарч байна. Өөрлөн үл үзэгдэх нэгэн гүүн ирж буй мэт чимээ гарах үед залуу байдгаараа зогтон бичлэг тасрав. Хэдий ийм зүйлстэй учирсан ч тэр үргэлжлүүлэн уг байшингаар тусаал гоожиж буй хоолойг хайхаар явсан ч дараа нь гарах юм тогшиж буй чимээний дараа түүний төвчээр тасарч энэ газраас зүгтаан Don't need the flashlight right now. Creepy. Okay, now I'm getting the fuck out of here. That was it. Энэ бичлэг интернетэд орж олон нийтэд хүрэхэд хүмүүс хөгшчүүлийн асрамжийн газар өмнөх оршин суугчдынхаа сүнсээр дүүрэн байдаг байх гэсэн таамаг дэвшүүлцгээсэн байна. За энэ хүрээд өнөөдрийн паранормал цуврал төгсөж байна. Та бүхэн бичлэгүүдийн талаар өөрсдийн санаа сэтгэлээ дэвшүүлээрэй. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. Баяр таа.